8 дугаар тест 12 дугаар бодлого. За бүх талан тэнцүү 8 см урттай гурвалжин хэлбэрийн төмөр утсаар квадрат хэлбэртэй жазив. За жазыг шилжлэхэд ямар хэмжээний одоо шил орох вэ гэж. За тэгээд бүх тал нь тэнцүү гэсэн учраас энэ бол зөв гурвалжин гэсэн үг. За 8 8 8 гэсэн талтай. За үүнтэй бол ийм одоо утсаар бол квадрат хийсэн гэсэнтэй. Тэгэхээр бол энд бол яг периметрийг олно гэсэн үг. За периметр нь бол 24 см юм байна. Гурвалжны. За тэгвэл 24 см урттай төмөр утсаар бол квадрат хийсэн гэсэн. За тэгэхээр ийм квадрат хийсэн. За энэ x талтайгаа үзчихвэл периметр нь бол 4x байх хэвээр. За 4x маань 24-тэй тэнцүү гэхээр x тэнцүү 6 гэсэн үг. 6 талтай байх нь. За тэгээд ямар хэмжээний шил орох вэ гэсэн учраас шилийг бол метр квадрат юм уу талбайгаар бол хэмжих ёстой. За тэгээд 6 хүрчхэн 6 буюу 36 см квадрат шил орох нэ.